Бүгдээрээ 11-ний 4 дээр 13-ны 9-ийг нэмье. За хоёр бутаргааг нэмэхийн тулд ерөнхий хуваарийг нь олох хэрэгтэй. Энэхүү ерөнхий хуваар нь 11 ба 13 хоёрын хамгийн бага ерөнхий хуваагдагч нь байдаг. Энэ хоёр тоо нь ерөнхий хуваагчгүй байна, тийм ээ. Иймээс хамгийн бага ерөнхий хуваагдагч нь 11 ба 13-ын үржүүр нь авах болно. За 13-ыг 11-ээр үржүүлье. 13-ыг 1-ээр үржүүлээд 13 гарна. 13-ыг дахин 1-ээр үржүүлээд 13. За 143 гарлаа. Энэ тоо нь бидний ерөнхий хуваар юм. За би үнийг энд бичье. 143-ны ямар нэг тоон дээр нэмэх нь 143-ны ямар нэг тоо. За 11-ний 4-ийг 143 хуваартай болгох гэж байгаа. Үүний тулд бид 11-ийг 13-аар үржүүлсэн. Өөрөөр хэлбэл хуваарийг 13-аар үржүүлсэн. Харин одоо хүртүрийг ч бас 13-аар үржүүлэх хэрэгтэй. 4-ийг 13-аар үржүүлье. 4-ийг үржих нь 10 тэнцүү 40, 4-ийг үржих нь 3 нь 12, нийлээд 52 боллоо. За хэрвээ хүсвэл бичээд үржүүлээрэй. 4-ийг 13-аар үржүүлээд 52 боллоо. За дараагийн бутаргын хувьд 13-ыг 11-ээр үржүүлсэн байгаа. Тэгэхээр бүгдээрээ хуваарийг 11-ээр үржүүлсэн учраас бутаргаан утгыг өөрчлөхгүй тулд хүртүрийг ч мөн 11-ээр үржүүлэх ёстой, тийм үү? 9-ийг үржих нь 11 тэнцүү 99. За одоо нэмж болно. Нийлбэр бутаргаан хуваар нь 143 та тэнцүү байгаа. Харин хүртүрт нь 52 дээр нэмэх нь 99. За 52 дээр 100-г нэмбэл 152 болно. Манай хариу 1-ээр бага байх ёстой гэхээр чинь хүртүр маань 151 боллоо. Энэ бутаргаанд хуваагдахгүй байх гэж би бодож байна. 151 ба 143 хоёрт ерөнхий хуваагдагч байхгүй. Ийм учраас хариу маань 143-ны 151 болж байна. Тэгэхээр бүгдээрээ үнийг холимог тоо хэлбэртэй бичиж болно. Учир нь 143 нь 151-д нэг удаа багтана. За 1-ийг өрчих нь 143 тэнцүү 143 хасахдаа энд 10-ыг зээлээд 11 болгоё. Тэгвэл энэ 4 болно. 11-ээс 3-ыг хасаад 8 үлдэгдэл нь 8 гарч байна. За ингээд 143-ны 151 маань нэг бүхэл 143-ны 8-тай тэнцэж байна. Харин одоо цааш хуваагдахгүй гэдэг нь шууд харагдаж байна. Ингээд бид нийлбэрээ нэг бүхэл 143-ны 8 гэж оллоо.